Том дүүргийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа арчилсан намын нэр дэвшигчдэд зориулан Монголын арчлын нэглэсэн ажиллах төрийн бас байгууллага арчилсан намтай хамтраад сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг 21 аймаг 9 дүүрэгт явуулж эхэлсэн. Төвлөвч өдөр Сүхбаатар аймагт сургалт үргэлжлэн явагдаж дуслаа. Сонгуулийн сурчлагын хуулийн хүрээнд хэрхэн оновчтой зөв явуулах сургалтын зорилго чиглэгдэж байгаа юм. Сургалтыг дэмжиж арчилсан намын гишүүд үндэсний зөвлөлтөд хорооны гишүүд орон нутагт ажиллах сургалтын баг бүрэлдэхүүнд орж хамтран ажиллаж байгаа юм а. Өчигдөр буюу 30-ны өдөр Сүхбаатар аймагт нэр дэвшигчдэд зориулсан сургалт зөвлөгөөг зохион байгууллаа. Маргааш бүх хуулийн сонгуулийн хуулийн хүрээнд бүх зүйл хуулийн хүрээнд хийгдэж явна. Бүх юм хэмжээ хязгаартай хандив уулзалт хийх, сурчлагаа хийх. Энэ сонгуулийн эхлэхээс өмнө манай нэр дэвшигчд маань бүх үйлдэл хангагдсан байх ёстой. Энэ ажлын хүрээнд л хийж асуудал. Энэ удаагийн сургалтын хувьд сүүлийн хугацаа бөгөөд энэ өдөр мөн 6 аймагт давхар явагдаж байгаа юм. Сургалтын үеэр арчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд ялагдлаасаа ухаарлыг олж авах нь хамгийн чухал, тиймээс ирээдүгөө харийг дүнгэрснөө дүгнэж алдаагаадсах хэрэгтэй гэдгийг сургалтын үеэр онцлсон. Өнөөдрийн сургалт бол маш үр дүнтэй өгөөжтэй ийм сайхан сургалт боллоо. Одоо энэ мох тийм ээ. Энэ дүүгээс одоо энэ хүмүүс хамтран одоо хөдөө орон нутгийнхаа одоо орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүстэй тийм ээ. 79-аар бас өөрсдийнхөө бас ярих хэлэх хэвээр тийм тусгалттай зүйлүүдийг ярьж хэлж ойлгож явж байгаа нь бол ерөөсөө бас бидний бас дээрээ бас нэг ямар нэгэн хардаг тийм ээ ханддаг ийм бас мэдхгүй нэгэндээ мэдлэгээ хуваалцдаг мэдсэн нэгэндээ бусдаагаа ярьдаг ийм сайхан юмыг үйлийг бас хийж явж байгаа энэ хүмүүстээ бас их баярлж байна. Тэгээд ийм бас сургалт бол зүгээр сайхан сургалт боллоо. Бас ийм сургалт зохион байгуулж байгаа хөтөл бас шаардлагатай байна. Бид бас хэдийгээр орон нутгийн сонгуульд аймаг эрдэнэ хуралд би бас оролцож байсан ч гэсэн бас заавал ийм нэг сургалт хэрэгтэй л байдаг. Сургалтын эхэнд орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан хуулийн зөвлөмжийг өглөө мөн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан PR зөвлөмжийг мөн давхар өгсөн юм а. Сүхбаатар аймгийн сум бүрээс төлөөлөгчд хүрэлцэн гэж сургалтанд хамрагдсан. Сургалтын дараа намын гишүүд цаашаа арчилсан намын бодлогыг хэрхэн шинжлэх талаар санал бодлоо солилцсон.